За, day 3 эхэллээ. Одоо цаг яг 5 цаг болж байна. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хаашаа явах вэ гэхээр бүгдээрээ Ханлаасан орно. Энэ болохоор амар өндөр. Зөөж байгаа. Ханлаасан чинь ингээс хараад их. Ханлаасан болохоор Солонгосын хамгийн өндөрт байдаг уул гинэ. Тэгээд өндөр нь болохоор 1947 метр чэжүүдүүд байдаг. Гарч болох 2 газар байдаг. Кванамсакус гээд Сонгпанакус гээд би болохоор Кванамсакус руу дэше гарна. За тэгээд энэ чинь буудлаасаа 30 минут хавцаа машинтай явна. За тэгээд очиод дахиад бичиж. За Кванамса дээр хүрээд ирлээ. Энд чинь хүмүүс амар их байна. Тэгээ бас ингээ уулны утсаа өмсчлөө. Одоо ингээ харах юм бол машин амар их ирсэн. Яа одоо цаг өнөөдрийн Мисэманжи гайгүй чуун байна. Тэгээ одоо цаг сая хэд болж исэн бэ? Одоо 5:40 болж байна. За тэгээд гараа да. Анх удаага ийм уулны утлууд өмсч үзэж байна. За амжилт. Дээшээ гарахад нэг 5 цаг хавцаа болдог гэсэн. Амжилт. Бүр хаваарах уу? Би ядчих нөгөө юу ийм гэрэлтдэг толгойтой зүдэг нэг авчрааг болохоор хүмүүсийг дагаа явахаас уурт харах юм бол хаваар чи уурт хүмүүс явж одоо би нэг юм бол зам харагдахгүй гэсэн дээ. Бага ихтэй би өвөөтэйгээ амар их ууланд гарч исэн. Тэрнээс хойш бараг том болоод ууланд хит удаа гүйж исэн. Бэлтгэлээр тэрний бүр хамаар ягхөлтлөө. За тэгвэл жоохон дэшээ гарч агаад гой газар болоод дахиад бичгээс. Тэгэхгүй бол зам нь амар чулуу ихтэй юм байна. За одоо нэг иймэрхүү ирсэн байна. Одоо бид ч амархан газрын дээр нь явж байгаа юм байна. Тэгээ н улаан бол бүр хэцүү. Тэгээд улбар шар улаан ногоон гинэ. За амжилт. Одоо цаг 6:08 болж байна. За явжлаа. Одоо бараг 1 цаг тэгчих. Дэшээ гараад тэгсэн чинь гівийн тэгэн бүр амар дуушилж байна. Тэмэр байна уу? Дуудахгүй наргаарлаа. Ингээд доошлоод ах юм. За яви. Иш амар гоё харагдаж байна. Тэгээ ишээ ч гэсэн YouTube харж байгаад энэгээр бас ингээд нэг хүн нөгөөт ачаа энэ төр дэшээ явуулт юм байлээ. YouTube-с би харсан. Дэшиллээ. За одоо жоохоо халтраад тэгээд айжим зовж гэрэлэхгүй болохгүй. Сайн энэ нэг 2 хүн унсан. За нэг жоох юм идэх. Ядарчаа. Одоо яг дэшээ гараад 1 цаг 10 минут болж байна. Тэгээд энэ ч нэг жоох амарч байгаа. Машин хапрыг хийчихэд. Тэгээд хатаж байгаа. Одоо энэ жоох хэцүү нөгөөд. Улаан зам дээр орно. Хамгийн хэцүү гэдэг. Энэ хоёр хүн сайн нэг нь унаад. Тэгээд тэрийгээ бараг 20 минут ярьж байна. За энийг ичээд одоо дэвшлээ. Энэ ингээд айзен бол заавал ч хэрэгтэй юм байна. Тэр амар халтарж байна. Хойноос нэлээд хүмүүс халтарж байна. Гэтэ өнөөдөр Мисэманжи бараг байхгүй л харагдаж байна. Тийшээ амар гоё харагдаж байна. За одоо энэ хүртэл ирсэн байна. Одоо цаг 7:02 болж байна.
За 35 минут. За бараг л талдаа юм шүү. Одоо жоохон талаасаа гараа явж ийн. Би нэг юм чихэр авсан чинь амар гашуун юм байна. One eternity later. Хитэн ч амар хүнхтэй байна. Яс дэшээ гарч гоймон идэн, мандарин идэн. Эдх юмнууд бас нилээх авсан. Тэгээ бас цүнх жоох хүнд байна. Тэгээ жоохон дэшээ гараад. Битгий. Таны иймэрхүү газар явж байна. Энэ бүр аргагүй л тэгээд улаан зам нь юм уу амар хэцүү. Бүр дэш. Бараг ийм газар бараг 30 минут тавцаа явж байна. Ийш ингээ харах юм бол амар гоё. За одоо бараг улаан нь дуусч байна. Тийч уурагш харахад нэг бас нэг амардаг газар нэрсэн байна. Тэгээд тийчээ суугаад бас нэг жоох юм идэ. Өнөөдөр гоё өдөр байна бас. За нэг жоох амарч байгаад тэгээд хаяа да. Тэгээд чи очирсан юмнаас жоох идэхээс мандрин читрийн нөгөө Тусан чанаа тэг өнөөдөр гадаа бүр амар гоё юм. Тэсээ хүмүүс ярьж байгааг нь сонссон. Сосэж авсан. За нэг жоох идчихээ тэг дээшлээ дөө. Тань ингээд суугаад байсан чинь харин жоох хүтэн байна. Иймэрхүү. Тийш нь харуулахгүй бай. Бүр дээшээ гарч байгаад харуул. Одоо хэдүүлээ бүр ингэж явах байхаа. За тэгвэл жоох идчихээд тэгээд дээшлээ. За бүх юм идчихлээ. Одоо дээшээ гар. Хамгийн сүүлийн шоколад. За одоо цаг 8:50 болж байна. Юу ч гэсэн улаан замаа дуусгачлаа. Одоо шар зам дээр. За одоо урд Чуландари гэж байна. Гүр. Тэгээд энэ гүрээр гараад тэгээ бүр ингэ дэш явна. Бүр ингэ тойроо. Зөө дэшлээ да. Ми гарта. Амар шат. Гэтэ гарна. Гарна. Энд би нэг бүр бас амар гоё газар ирсэн харуулах. За нэг юм газар. Одоо ирсэн байж юм. Сая бүр амар олон шат. Дэшээ гарч ирлээ. Одоо иймэрхүү газар шүү дээ. Одоо яг бууж байгаа хүн хэлсэн нэг 40 минут тавцаа явахд болно гэсэн. Одоо чадна. За одоо бараг ирж байна. Одоо 20 минут юм уу? Одоо ийшээ ингээд бараг ийшээ ингээд гараал болоо. Одоо энэ тал руу нарах юм бол иймэрхүү. За дахиад дэшлээ да. Тэр нөгөө сонгоцооны өвчрөмөн гаргаж байна. Би day 1 дээр хэлсэн шүү дээ. Угаас зүгээр би өнөөдөр угаасаа ийм бүр амар өндөр халаасан дээр гараад ирсэн юм чинь зүгээрээ гээд. 영상으로 찍은 게 더 나은 거 같아. 2000 years later.
Бараг ирсэн юм шиг байна. Одоо яг миний баруун талд харагдчих. За, дээр нь гараад ирлээ. Одоо миний хажууд юу харагдчихээ. За, энэ болохоор Бангнук дам гээд. Салхибар амар ихтэй. Амар үзэгчтэй байгаа. Халаасаа Бангнук дам гээд энэ чонсан зэр байдаг. Эцэг хүмүүс амар байна. Одоо цаг 10:20 болж байна. Тэгээ би 6:50 гэж хөдөлсөн. Одоо гэс энэ ч нэ жоохон ойчилж байгаа 6-д оруулахаас. Амар салхитай байна. За 6-д оруулах хүлээжлээ. Энд ч хүмүүс гой мэдээд амар гоё харагдчихээн. 6 ахуулаад одоо гоё дээ. За тэрэж. Өчигдөр би Тайсугаас авсан. Пундын байгаа. Халуус хийгээд ирсэн байгаа. Өчигдөр Тайсугаас авсан пундын. За одоо гой мөнгө жоох үлээ. Би 2 гойм авсан болохоор хитнэ. Хүмүүс зураг авах гад хүлээжлээ. Бор гарч ирэх гэж нэг 4 цаг 30 минутаас 5 цаг болсон. Тэгээ одоо дахиж буух гэж 4 цагаас 4 цаг 30 минут болно. Тэгээд одоо тийшээ харах юм бол зайвар гоё харагдчих. Тийшээ нь болохоор Согипо. За тэгвэл гой мөнгө авч яхаа. Идчихээ тэр. Дарч. 2 гоймон. Яа тэнцээ хүмүүс хүлээсээр л. Яа. Чинчампон арай болоогүй. Болохоор нь дахиад идэх. Нэг халуун ногоотой гойм авсан. Нэг нь болохоор гоё. Шилтэй гойм авсан гоё. Тэг эхлээд гоё шилтэй хоолны шилтэй гоймонгийн идсэн. За гоймон гоё идчихлээ. Би бүр арай л хурдан идчихсэн үү. Тэр өглөөс хойш юу ч идээгүй жоох өсөө тэгээд амар хурдан идчихлээ. Одоо харин яг гарч ирсэн газраараа биш өөр газраар бууд юм уу гэж жоохон бодож сууж юм. Яг тэгэхээр би халаасаа нь болохоор анхудаага гарч ирж байгаа болохоор нөгөө талд бас сонирхож ямар хуу байдгийг бас хармаар байгаа байхгүй. Халаасаа гарч ирэх гэж 2 газраар дэшээ гардаг. Тэгээд би хоёулангийн үзэх гээд тэгэл бодож л байна. Гэхдээ машин одоо миний гарч ирсэн талд байгаа болохоор гарч ирээгүй тал руугаа буух юм бол заавалчгүй таксинд сууна. Гэхдээ гарч ирээгүй газар нь хамаагүй дээрх үү гэж бодож байна. Одоо чинь цаг. Одоо цаг 11:11 болж байна. Яг перо тэг шиг 11:11. Одоо энэ чинээс 4 цаг хавцаа буун. Гэс бойдоо. Энд ч хүмүүс ойчрлоо л. За буула. Буухта бас гоё харах юмнууд байвал бас харуулъя. Тэгээ халаасанд гарч ирэхэд бас амар гоё юм байна. Ер нь бол миний бодлоор 12 сар 1 сард бол гараад бараг хэрэггүй байх амар хэцүү байх. Ягаад тэгэхээр цас бүр амар ихтэй. Тэгээ бас хүйтэн. Ер нь гарч болох гоё сар бол миний бодлоор 2-3 сар л юм шиг байна. За одоо буула.
За би гарч ирээгүй тал руугаа буухаар болсон. Тэгээ бууж захтаа гой юмар бол бас гой бичи. Тэгээ нэг ирснийх хоёр замын хоёулангийн хараад авъя гэж бодоод. Тэгээ бас гой юм байж магадгүй гэж бодоод. За тэгээ 4 цаг буунда. За энэ коурс нь бас жоо хэцүү л юм байна. За барьж авахгүй. Ийшээ ихтэй амар гоё харагдж байгаа ч. Гэхдээ доошоо явах тас жоох хэцүү юм байна. Ийшээ бас амар их хүн гарч ирж байна. Ийшээ бас амар гоё харагдж байна. За бууя да. За одоо нэг амрах газар дээр нэрчлээ. Одоо миний хөлбөр амар өвдөж байна. Бас энэ нөт уулны гутал чинь бас амар хүнд юм биш. Саанхудаа өмсч болохоор хөлбөр амар чилж. Тэгээ бас өмдний дотор бас тааж өмссөн болохоор энийг амартах газар ингээл хийж жоох амарч байгаа дахиад буухаас уул нь бууж ирэхдээ гоё юм бичиж гэж бодсон чинь гоё бичих юм байхгүй. Зүгээр л энэ амар тийм юу жоох амархан гэхэд жоох хэцүү. Зүгээр л ингээл доошоо жоох яваа л гэсэн. Энэ курс нугасаа тэр миний дэшээ гарч ирсэн замыг бодвол арай амархан мөртлөө илүү их цаг гардаг гэсэн. Тэгээд доошоогоо 3-аас 4 цагийн хооронд явна гинэ. За явна да. Бүр нойр урч. Энэ ч амар халтраатай байна. Тэгээд иш амар гоё харагдаад амар гоё модон дотор. Энэ ч бол намайг суулгаад өгвөл 태워 주세요. энэ ч хүн байна. намайг аваа явуул. За буугаад ирчлээ. Энэ коурс нь ихтэй амар өөтөртэй байсан. Амархан ч гэсэн. Зүгээр л ингэж яваад харах юм байхгүй. Одоо тэгээд энэ халаасан дээр гарсан гээд QR код хийгээд нэг юм автын байлээ. За гэс тэрийг нь аваад машин руугаа яваад хоолойгоо газар руу явъя. Бүр өсчлөө. За одоо бараг машиндаа ирчлээ. Бүр. Одоо чин цаг байж байгаарэ. Одоо цаг 3:16 болж байна. Бараг нэг 4 цаг хавцаа буусан баха. Тэгээд нэрээ халаасаа гараад ингээд зураг авахуулаад яах юм бол ийм инжинсаа өгдөг. Ингээ халаасаа гарсан гээд 2.1 км-аар уурт байсан баха. Тэгээд бүр өөдөртэй ядарсан бас чулуу ихтэй байсан болохоор хөл амар өвдсөн. Тэгээ бас жоох халтраад одоо гяс хоолныхаа газар руу очиод гой шил уунга нэг кацтай ундаа умаар байна. За би л халаасаа орж чадсан шүү. Одоо гяс хоолныхаа газар руу явъя. Бүр ядарч байна. За хоол идэхээр ирчлээ. Гэхдээ яг ингээд энэ ч нэг хүн өөртөөс хүмүүс байгаа болохоор сайн бичиж чадахгүй байна. Тэгээ хоол гарч ирээ гоё хоол. Бас хоол идэх бол амар өрсөлж байна. Уусаар юу гэж юм. За сая хоолоо идээд нэг спрайт уусан. Тэг гусари 해장국 идсэн. Тэгээд бас амар гоё амттай байсан. Зэжүүдүүдээ бас амар дээр үеэс хойш бүр амар алдартай гэсэн. Тэгэхээр нэрээ идэж үзсэн чинь амар гоё юм байлаа. Одоо нэг кафе ороод орд юм уу гээл. Ер нь Цэжүүгийн бүх юмнууд болохоор орой 6 гэж би ер нь хаадаг болохоор гяс явахгүй бол одоо цаг 5 төгчийн. Тэгээ бас нэг хувцсны газар байгаа. Тийшээ очиод нэг жоохон хувцас харж агаад. Тэгээ өнөөдрийн төлөвлөгөө дууслаа. За тэгвэл кофе шоп ороод. За ийшээ нэг супм шоп байлаа. Энэ амар тажгүй юм шиг байсан. Яг энэ дээр байгаа юм шиг байна. Ийшээ нэг гяс ороод
Гоё юм байна уу хараадах юм. Тийш юм. Чи ингээд нэг юмрхүү гоё юмнууд байна. За супумшопт ороод чи бас баах юм авчлаа. Мөр явчих. Тэгээ мүүд гэдэг газар энэ газар болохоор яг өөртөө ингээ юмнуудаа хийдэг. Тэгээ бас ийм хүзүүний зүйлт бас авсан. Тэгээ бас бөгж зүгээр одоо гоёлын бөгж бас авсан. Би ер нь ээжигээ амар дуурайсан бас гоёлын юмд амар их туртай. Ээж манайд ирвэл бүр гоёлын миний бөгж одоо ингээ юмнуудад бүр амар дуртай бас байдаг. За тэгээ одоо хувцсны винтаж шап руу очиод гоё хувцас юу вэ тэрийг нь харъя. Ямар ч гэсэн энэ бүүд гэдэг энэ газар бол ер нь бол дайггүй гоё юмнууд зөндөө байд юм биш. Та бүхэн бас ер нь бас сонирхож үзээрэй. Тэгээд бүзийн зүйлт өстэй гоё гоц. Тэр бүгч нь бол бүр гоё. За бүгдээрээ винтаж шап руу явъя. За одоо винтаж шап дээр ирчлээ. Одоо яг энэний B1 дээр байгаа. Subaru винтаж гэх. Энэ чи бүр амар гоё юм байна. Би лав энийг лав шууд авлаа. Armani юм байна. За би энийг авахаар болсон. Энэ ямар харагдаж байна? Надад л амар гоё харагдаад тэгээ би авахаар болсон. Бас Armani гинэ. Энэ Armani гэдээ бас жоохон гоё брендийн хувцас байгаа юм. Надаас амар гоё таалагдаад. Өнөөдөр ууланд гараад энэ доод л тэгээд энэ доторт л тэгээ ус бас муухай болохоор би тэгээд биенийтэй явж байгаа. За тэгвэл энийг авчихлаа. За бүгдээрээ далаа явъя. За энэ чи ойрхон далаа байсан. Жоохон далаа хараа явахаас. Энэ чи хөөрхөн долфин байна. Тийшээ бол бүр гоё харагч. За одоо ингээд ер нь буудлын руугаа явахаар боллоо. Одоо ч тэгээ цээжүүд ингээд 6 өнгөрөхөөр ер нь юмнууд бараг бүгдээрээ хаадаг болохоор өнөөдөр тэгэж бүр эрт бүр 4 гэж болсон болохоор өнөөдрийн тэгээд бас day 3 ингээд өндөрлөө. Маргааш day 4 дээр нь болохоор би өглөөл цээжүүд жоохон байж агаад тэгээд нэг гээд Сөүл рүүгээ онгоцоор явна. Тэгээ маргааш өглөө бас юу гоё юм юу байна. Бас төлөвлөсөн байгаа. Тэгээд маргааш day 4-өрөө дахиад уулз. Өнөөдөр гоё эс. Бас их ядарсан. Гясчууд унтахгүй нүдний доор амар болсон. Тэгээ бас гоё jump авсан. За өглөөний мэнд day 4. Өнөөдөр би 1:30-гээд онгоцондоо суух болохоор өглөө тийм их юм бол хийж чадахгүй. Гэтэ нэг далай хараад бас нэг винтаж шап ороод нэг юм авч магадгүй. Өнөөдөр ихтэй амар гоё бороо өнөртэй их бороо орж ийн. Одоо би хараа YouTube комментуудыг хараа уншиж үзсэн чинь нөгөө миний машиныг бас машинаа танилцуулаарай гэсэн бас комент байсан. Тэгээд би дараа өөрийнхөө машинаа бас танилцуулна. Гэхдээ өнөөдөр би ер нь ингээд аялахдаа рент хийдэг байхгүй. Тэгээд энэ удаагийн би чэжүүд ямар рент кар авсан бэ гэхээр Соматаг хамгийн сүүлийн үеийн загварын машин рент хийсэн. Би ер нь ингээд рент ихтэй яг унж үзээгүй машинуудаа унж үзээд явдаг. Тэгээ бас энэ Sonata гэж энэ машин бас надад бас гоё санагдаад та бүхнээс жоохон харуулъя гэж бодоод тийчээ. Ихтэй бороо амар их орж ийн. Ашгүй салхилахгүй л байна. Ингээд машин ингээ харуулах юм аа. Хойд тал нэг иймэрхүү. Энд ингээд Sonata гэдэг. За яж байгаа гэрэл орж ирэх юм бол. Ингээ хойдталтай ингээд Hyundai-гийнх болохоор ингээ хойдтал нь гэрэл нь хүртэл ингээд H Hyundai. Энэ хажууд нь
тийм машин болохоор нилээн том юм бэлээ. Дотор талтай ч гэсэн. Яа уртал нь иймэрхүү. Надад л энэ уртал нь бас амар гоё харагдсан. Дуунаа. За дотор талыг харуул. Хэлцүүнхээ тавиад. За тэгээд энэ нь бас надад бас гоё таалагдсан дизайн нь. Тэгээ энэ чи бас амар том navigation-тэй энүүгээрээ icon condition насдаг. Энүүгээрээ судлаа тааруулдаг. Тэгээ бас энүүгээр ингэж юм аа. Ер нь энэ амар гоё их нөгөө simple тэгээд энэ ч бас нөгөө ambient light байлээ. Тэгээ бас хойноо бас байгаа. Иймэрхүү. Надад л бас хамгийн хөгжил нөгөө сонирхолтой байсан юм энэ. Тэгээ энүүгээр ингэж урагшаа нэвигэрч. Хашаа ухрах. Тэгээ жүнэп гэдэг. Энүүгээр ингэ бүх юмаа сольдог. Тэгээ энэ чи ингэ дарах юм бол паркинг хийдэг. Ер нь бол надад л таалагдсан гоё машин байсан. Тэгээ ингэ машинаа унахад бол тэгээд бас амар 2,000 years later. Ингээ машинаа ингээ барай явахад бас сайн нөгөө сайн гоё хүчтэй гэх үү? Би одоо ингээ анх удаа машин тайлбарлаж байгаа болохоор сайн хэлж чадахгүй л амар гоё хүчтэй том. Ер нь л надад таалагдсан. Sonata-гийн шин загвар бол гоё машин байлээ. За одоо би тэгээд газ чимдаана авчаад тэгээд ясныг далай руу явчаад газ хоолныхон газар руу явъя. Өсөж гин. За тэгээд чимдаана аваад дараагийн газар руу явъя. Энэ амар алдартай гэсэн. Яг нэг үлдсэн байна. Энэ бас амар алдартай талхсан. Амар гоё харагдаж байгаа ч. Амар бас гоё тоортууд харагдаж байна. Ирсэн чи амар их хүнтэй. Тэгээ ашгүй ирснийг суучаад талхаа үлээж чинь уул нь гоё хоол идэ гэж бодсон чинь амжихгүй юм шиг болоод талхыг идэ. За миний талх гараад ирлээ. Энэ болохоор Enjoy Me гэдэг. Дотроос юм гоё кремтэй. Энэ болохоор Manner Bang гэдэг саримстай талх. Энэ ч эсвэл хоёулаа амар гоё юм байна. Миний хажууд сууж байгаа хүн бүр бүжиглээ амар гоё амттай байдаг нэ. Надад ч амар гоё байна. Энэ Enjoy Me дотор байгаа энэ крем нь амар гоё амттай. Тэгээд энэ Manner Bang нэг жоох бас юмнууд байна. Тэднээс бас амар гоё амттай байна. Үлдээс ичээд ирнэ. Одоо цаг 9:30 болж орчих юм. Одоо ийм амар их хүмүүс ирсэн байна. Энэ чинь бүр очирч байна. Бас жоо халтартай. Яс амтч бас гоё юм. За талхаа идчихлээ. Одоо амар их бороотой, салхитай байгаа болохоор би далай руугаа явахгүй болсон. Тэгээд хинчээ ирсний нэг тамгаас харуулъя гэж бодоод зүгээр нэг хальт харуулъя. Энэ Хамдог Хэсүгжаан гэдэг газар энэ бол бас амар гоё. Бүр бас тийшээ бас бүр Санчангно гэдэг бүр газар байдаг. Энд ч нэ бас. За тэгээд яс одоо бинтис шав орё. Гадаа амар салхитай байгаа болохоор тэгээд бас би зонтоггүй. За би тэгвэл одоо бинтис шав дээр очиод дахиад бичиж Хамдог Хэсүгжаан гэхдээ амар гоё шүү. Заавал ч ирж үзээрэй. Тэгээс бинтис шав руу очлаа. За бинтис шав дээр ирчлээ. Энд чи бүр амар олон юмнууд байна. Чи ингээ зүйлт амар тоо. Цагаас нэг жоох юм хараад гоё юм байвал авна да. Өнөөдөр миний хувцас. За тэгвэл жоох харж байгаа дэр. Энэ ямар аа чи? Надад л энэ амар
бас гоё харагдаад. Миний ингээ нөрөн зогч байна. Энд амар гоё юмнууд зөндөө байна. Би ер нь энийг бараг авах амар гоё харагдаад байна. Өшөө гоё юмнууд зөндөө их байна. Энэ амар харагдчих. Энэ бас надад амар гоё харагдчих юм. Энд амар гоё юмнууд зөндөө байна. Энэ амар бас гоё харагдаж байна. Хэдл нас нэмэхүү. Энэ ямар вэ? Энэ бас амар гоё харагдаж байгаа. Би ер нь одоо энэ бензин юм амар төвтэй болоод байгаа. Энэ одоо амар гоё зөгч байна. Би л аваад тэгж хараад. За энийг авъя да. Энэ бас одоо амар гоё бас таалагдаад байна. Нэг жоохон ногоон дөмхтэй. Энэ бас амар гоё яваад. Levi's. Энэ бас надад амар гоё таалагдчих. Нэг ихтэй амар гоё юм зөндөө их юм байна. За миний шопинг дуслаа. Өнөөдөр бас амар гоё юм болоод сажагны намайг таниад надад бүр юм мөнгөөр бэлгэлсэн. 75,000 гэсэн надад бүр зүгээр өгсөн. Тэгээ энэ чи харах юм бол бас юм юмнууд авсан. Тэгэд нийт бас бүр 730,000 болсон. Тэгээ сажагны бас захирлын намайг бас таниад хэд болгож өгсөн гэж 660,000 болгож өгсөн. Тэгээ та одоо ингээд цээжүүд ирэх юм бол заавал ч энэ vintage shop руу ирж үзээрэй. Амар гоё юм байлээ. Тэгээд өнөөдөр бас энэ сажааныг бас маш их баярлаа захирлын. Тэгээд ийм амар гоё зүйлс бэлгэлсэн. Өнөөдөр ч бас би бас надтай биш үү. Тэгээд амар гоё хувцас авлаа. За одоо нэг цаг байвал дахиад нэг газар ороод юм хараад 11:16 болж чинь газ нэг өөр газараар дайраад тэгээ машина өгье доо. За тэгээд энэ бензин шоп амар гоё ялаа. Энэ ярда. 선생님 너무 감사합니다. 감사합니다. 끝까지. 파이팅! 네, 목걸이 너무 감사합니다. 아닙니다. 파이팅입니다. 네, 감사합니다. 네. 네, 최고. 네, 몸 조심하시고요. 네. 네, 감사합니다, 선생님. 네, 감사합니다. 네, 운영 하세요. 네. 만에. 아직 안 됐습니다. 네. 만에 사장님 봤어. 지금 거의 다 사고 있어. амар гоё сэтгэлтэй. 사장님도 маш их баярлаа. Зүйлт тэгээд бас 100 эд мянга хөнгөрүүлж өгсөн. Тэгээд бас ийм талах өгж гин. Баярлаа. Энэ бензин шоп руу заавал хэрээрэй. Баярлаа. За, онгоцны буудлын дээр ирчлээ. Явахгүй явна да. Энэ удаагийн Чэжүүгийн аялал бол надад үнэхээр гоё байсан. Ер нь бол баг бүгдээрээ л гоё байсан. Агаар, цаг агаар, одоо үзэх юмнууд. Тэгээд тэр мандрин бас амар гоё амттай байсан. Тэгээд бас фэнүүдтэйгээ таарсан. Надад гоё инён өгсөн. Тэгээд энэ хүзөөний мөггори бас надад хэлсэн. Энэ бас амар гоё. Энд чинь бол амар үнэтэй мөггори юм байлээ. Тэгээд бас тэр vintage shop тэр хувцууд нь бас надад амар гоё таалагдсан. Уул нь өшөөх цаг байсан бол гоё хувцуудын бүр сайн хараад өөр бараг хувцсуудыг авах байсан баха. Тэгээд тэр талаасаа нь бол надад үнэхээр хэцүү байсан. Одоо хүртэл ингээд миний хөл бүр амар өвдөж байна. Гэтэ яг ингээд гарч дуусаад бууж ирэхэд нь тэр чиммянсаа өгдөг. Тэр бол үнэхээр гоё юм байлээ. Нэг дурсамжтай. Би ингээд халаасанд гарсан гэдэг. Тэгээ та бүхэн Чэжүүд ирэх юм бол энээс өөр амар гоё юмнууд зөндөө байдаг. Тэгээ бас хоолнууд нь ч гэсэн амар гоё. За тэгвэл би одоо энэ ч нэ жоох амарч агаад тэгээд ууя да. Энэ удаагийн тэгээ Чэжүүгийн бичлэгэнд бас хамт байсан. Та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээд бас бүр гоё газар очив. За тэгээд бүгдээрээ Чэжүүгийн влог одоо ингээд дуусчих. Баярлалаа.